じゃあ、いい対応で。じゃあ、どうも。
Jaanik. Aiganeehan namsriigan tuugaat. 자, 아무라면도 대자 허큰 얼어 둘소든 아예 더큰 두름 매노대 나네가 밀릭태그득임마 밑에 그모노든 바가 어때 아니 아이자 자가 쪽인 희선 들어내 구내 시우내긴 선납서 자네 작은 독하다 와 아론도롱 하오르타기 온근 지리긴 빌트레가 야라 드르네 한 달아른 예력게 더운 남배 보가 들라다 자 선너도 저기 우수 아이자 다 뜨거워가다 자 다스노 배노 오스노 밑인데 에 자 요런 어쩌거나 아르본 도롱 하오르타다 앙큰 세리긴 아다반든 말다나 자 앙큰 세리긴 아다바다 머츠응 우스책 온득은 세겠네 온득은 뭐요 내서 하악승 팀 최근에 이크야슨 호모니 떳떳 가사스 마사지 심식은 시래지 어유니근 티루이주 떠동 후르대근 아지도르득 임마 hirkin aжилдаг яахан 떠동 후르대근 өдөрдөг юм тэр талаар нь заанда сорон тийм ээ 자, би энэ орчин цагийн технологитай харьцаа сураад байгаа шүү. 자, 온두근 저리긴 suraalт. 요런 최근에 бол өөрийгөө бэлтгэх тухай юм шүү дээ. Юу нэлдэж байгаа юм. зэрэг хүмүүс юм чинь тэгээ. Дайндаа үлдэнэт. Арагирэн хамгаалж. Үүр хөөхөд. Энэрл ихнэр гэрэгийг хамгаалахын тулд. Үүтэд бэлтэнэ. Наниран хэрхэндээ сонсогдож байгаа бол
саннардаж дийлэх нь өөрсөө За тэгэхээр юунд бэлдээд байгаа юм? Юуны төлөө ирчрэх ёстой юм? Яах гэж ирчрэх ёстой юм? Амьдрал нь дардан болоод сулуун босаа. Ахгүй тэгш болоод тогтун босаа. Хүний сэтгэл гэдэг чинь номгон бос шүү дээ. Хоровоод ээдрээ орших амрам болон чөлөө мэт батхан байх мэт. Багхан байх мэт. Нартад цэлмэг тэнгэр олон байдаг бол заавалч бай. Зомбоолонд нь зовлон олон байна. Ийм тайсан энэ гэтэл хүйн ирчээлээ хүн бүхэнд хэрэгтэй байна. Энэ гэтэл хүйн хүчээ бид нар дотоод амар амгалангаас нь хайна. Хүн гэж юу юм бэ? Мах, нүжөө, амьсгал, амьдрал сүнсэлдэж байдаг. Тийм бид. Тэгвэл ялахын ухаантай, ялгуусан түүхтэй амьдрахад хаанаас нь эхлэж бэлдэх вэ? Өрсөднэ. Нэлзраа болчингаас эхлэх үү? Нэлхэм суузангаас эхлэх үү? Маха зовоохын урдад хүчинд нь эрдэхээс өмнө ээжээсээ нэрлийг авахаа таслан зогсоож, ааваас нь ачлалыг гуйхан таслан зогсоож, энэ биеийн хүчийг хурааж, энэ сүнсэнд эзэн суунаа. Үгүй болоо. Өөрийнхөө сүнсийг мэддэмгүй. Өнчин орилоо мэд насаараа хүүхдээрээ зовном. Иймээсна эрн болж өсөхийн тулд, игмийг тэгшин дээш нь өргөхийн тулд, нурууцыг чангалахын тулд, нуугдайсан бүхнийг нь хаянгээхийн тулд дотоод галаа сэргэнэ. Монгол дайч. Бусад дайчнаас юугаараа ялгаатай юм? Нүүрэн дэх, нүдэн дэх цогж авахаа, зүрхэн дэх галж авахаа, итгэл дэх ирчрэх жавхаа гурав юм. Ялгаа нь энд байна. Түүнээс бидний улаан цусаар урсан голдрол дээр, улаан махыг хэрчсэн амьдрал дээр, хүн бидэнд эртээ төвний 71 бошхыг давсны төлөө хөх толбоноос өөр бусаас
ялгарах зүйл нь баймгүй. Тэгвэл энэ хөх нүжийг туссан дан суулгаж мон тайван бодси гарыг гаргах гэж хэрэгтийн эрдэм эхэлнэ. За ноллаачихсан. Оюунан яах. Харна. Таниух. За зэрэгчдээ босдтай дайдахын тулд болон тийм толгод асах мэт тогтун галыг дотроо асааж тогтох ухааныг тархиндан бодож тогтоох төрийн төлөө уухай хашгирах хөх толбтунгууд бид нар тусгаар тогтнодын сүлдийг нь тунхаглахдаа цорхирсан уулааны нэлхэмсэн нулимсаар бус ирчирсэн нэрийн хөх тусаар тунхалдаг. Энэ амьдралд тэмцлийн галыг нь түлж асаадаггүй. Цус хөөргөж асаадаг учиртай. Эзэн биенийхэн эхийн төлөө игнэгт нь бослогдохгүй дайчны төлөө энэ зовлон болгонд нь төгсгөл тавин жаргаагчийн төлөө дотоод галанд сүнсэглэнэ. Дотоод галанд нь сүнсэглэнэ. Хүмүүний дотоод гал. Энэхэн тусна байхээд ийм зөрхөн тушаалаа. Хүмүүн болгонд хөх толбтон болгонд дотоод гал нь бий. Хэрхэн түүнийг цочолдог. Асаахан хүмүүн өөрөө шийднэ. За үүтэйг нь хөх толбтон болгон эзэмшиж чаднаа. Харин та хөх толбгүй нэгэнд туршилт хийгээ тунхагт хүргээгүй нь үнэн. Энэ зөвхөн хөх толбтны хүч. Би даших сүнс сүлдэн ашиглах нуу зарга гэж хэлж болохгүй зүйл. Хэдий тэглэлсэн би мэддэнгүй. Хэцтэн дөлтөн хоёроос анх бие болсон гэдэг. Хэцтэн дөлтөн хоёроос. Тэнгэртээс нь тангарахтай хамтаар нь буудалж ялж амьдрэ гэдэг ялгуусан уухайтайгаар тангаргалцаж элдэн цусыг нэлцэн гэж эрчрэх хоровоод нь ялгуусан туучлнаа гэж дотоод галыг анх дөрвөлзүүлнэ.
Биедэн эзэн биендэн сүлд болохын тулд Хэмортийн дүлийг дуустдаг юм. Энтэй дүлийг дуудах юм бол бид юу болно гэж бодож байна. Тунгаадаа өрсөөлнө. Таммара багхан нэмэгдэнэ. Тассарсан оюун биендээ шүүгэлнэ. Алдтын ээлжинд мах эзэнд удирддаг юм. Хизээ тамираа тасрах, хизээ тэнхээтэй үлдэхэ оюуны хүчээр цахирч сурдаг юм. Энэ лухан. Иймээс нь оюуныг төлөвшүүлж булчингийнхан ард нь гарнаа. Урдаар нь оюунаа төлөвшүүлнэ. Өөх маха захирч сурахын тулд өнтөө тархийг цэгцэлж дүүрнэ. Зовлон болгонд нь би хэн бэ гэж хачгарахын оронд зоргоороо би чинь гитлээд гарнаа гэж цэнгэх гэж галан асаана. Тэгвэл зүрхний гал яаж астдаг юм? Махан дотор нь тэнгэрийн аян яаж буудалдаг юм? Төрхөөс олддог хишиг биш. Зүтгэлээр бааждаг хөг юм шүү дээ. Хөг. Амьсгалаар алгуур өсгөж, амьдралаар түлшлэн боож болж, амиан биетэй нь хадаж, оюунаар эрчэн түгэх гэж энэ хүчийг бид хүсэмжилдэг. Охин хөөхөд бол хэрт үзсний дараа, хөвөн хөөхөд бол цагаан үзсний дараа энтэй сурлагыг эхлүүлж болдог. Дондож ард түмэнд шинжаан дээр бэлэг өсөлтийн хэмнэ эхэлсэн тохиолдолд сургана. Юун тийм урдад мах болоо сүнс хүрдэн тогтолцоогоор 7 чигчт нь 408 зогсдод нь тэнхлэг оройтойгоор тогтдог. Боссоо байвал тэнгэртэйгээ холбогдож, зөнгүн тэнгэртэй эвээгдэж хазаах аваас нь бодлоо сэлтийхгүй доройтож байдгийг тайлбарлана. Тиймээс нь хүрд бүхний тэнхлэгийг зүгтийн алдарлаас илүүтэй боссоо алдарлыг эхлээд голчолно. Эхэнд нь голчолно. Энэ дээр бусдын хөг зүтгэл хэрэгтэй. Энэ даравтын жаа хүүхэд болгоны хүрдийг голчлох заслыг хийж өгнө. Даравтын жаа алгандаа ngэрчийг атгаж байгаад орон хүрднээс өнцхийн хүрд хүртэл чихчээр хатгаж голлуулдаг. Замбууланд байхад дотоо тогтооны амьсгалаар өөрөө олж хүрдний хазаалтын төвийн шулуунд холбогдог. Амьсгал аргач бас бий. Үүнийг амьсгалын аргаар нь хийнэ.
Хүмүүн өөрийнхөө амьсгалын эрчмийг нь төвлөрсөөр олж мэддэг юм. Өрсөөд минь байнга амьсгалж байдаг шүү дээ. Хүмүүнүүд нь энэ амьсгалыг эрчим болгож өөрийн хүрднүүдийг сэрээхэд тусыг нь олно. За өөрөн хийх үү, хүнээр хийлгэх үү? Жаяг болгонд ондоо. Хүчлэж хийх юм бол заримдаа хүрд солиддаг учраас амьсгалаар голлоолохыг ихэнд сойртод нь үзнэ. Иймээс нь энд бэлдэх гэж 7 хавартаас 14 хаварт хүртэл ахгүй дор хүүхдийн амьсгал бүтэн байлгах гэж хичээнгүйлнэ. Оошиг 5 дэлбэтэй хамрын самсгалгаар нь 3 эрч амьсгал орж хоолойн занглуураар чихтэн байж боодлож баруун зүүн оошиг руу салаалан боодлож доод ховхлогоос нь дээшээгээ дүүрэн хийлэгдэхдээ мөр яг тэнхлэг дагуу хажуудаа урдаа унтсан биш, хойноо хитийдсэн биш, гэлж ичихгүй, нуруу нугалмыг зайлшгүй босоо байлгана. Ийгч чинчгэр жигэдэ соона. Хэрвээ хөөхөд авахгүй бэртэл болон моринд чирэгдээд тэжээл дутагдлаар яс тэнцэтгэлэн алдсан бол барайчийн тусламжийг авч болно. Мөчтийн химнэл тэгш хэмэндэн орж булчтын солино. Ясаа тэгтгэхийн орон зайд амьсгалахад хавирганы тэнэл дээшээгийн учир хамгийн гүн амьсгалдаа хүн хүрч чадна. Тэр хамгийн гүн амьсгалаас зүрхний хим эхэлдэг. Хурдан удаан амьсгалах биш бос шүү. Үний амьсгал ихээ чухал. Зөвхөн амьсгалахыг эрхэмэл. Амьсгалахыг л эрхэмэл. Аялгуулан байж амьсгал. Яагаад хөөми хархираа үүсдэг юм бэ? Өрсөөд нь найж. Энэ амьсгалыг нэг гүн мэдрэх гэж тэр шүт. Гүн мэдрэх гэж. Тиймээс цуур үлээх гэж буу юм хамраараа гүнээ амьсгалж цээжний өвдөлтөөс хоолоогоо сүржигнүүлэнхэн хамааран гаргана. Хамраа сэрүү татах амьсгалыг магнан халуу шаталттай нийцүүлээд хоолоон чихтэй холбож баруун уушиг зүүн уушигтай сүлээд хэржигнүүлэн гаргана. Өнтэй хүний хавирга өвдөлт хэмжээний амьсгалыг алгуур хамгийн багадаа 21 удаа хийлгэнэ. Их сэтсэн түргэн ухаантай докторгүй хүүхдүүд нь бол 21 дээр тогтууны төлөвт ордог болно. Оюун хомсдмол байх тусмаа тоон олшорч эрдээр тогтуун дээр хүний тарих хүрнэ. 90 удаа дээр гэж. Тогтууны тархины орон зайд нь бодлох далхмаар бид оюуны тархийг бүтээж байна. Эдэн эссэн гэлбат одон дүрстэн болгондоо эмхтэгцтэйгээр тунгаах төлөвшүүлэх бодлыг бодоолно.
За, ийм суураас эхэлнэ. Энийг нэхлээд биеийг нь цэнгэгтэй агаарыг цэлмэг тэнгэртийн хуртай чих дамсгалаар нь чинээнд тултал амьсгална. Амьсгалыг авахдаа шолон, амьсгалыг гаргахдаа бачуун байлга. Амьсгал гаргахдаа 7 ихшгийг дуудуул. 7 ихшгээ мэднэ. 7 ихшгээр 3 дахь дуудуулчаад и у гэж 7 авиг хүн амны хэлбэр өөрчлөх зуураа дуудахдаа аль бол хоолоо шахаж амьсгалын эрхтнүүдийг тоочин мэдрэх хэрэгтэй. Энд юуны цэнэг нойрсох мэт, оюуны цэнэг нойрсох мэт тайвширдаг. Энтийн дараа хамгийн ихний хэлэх үг нь нан. Нан буюу эртний Монголын хэлэлгээр би гэсэн үг. Чулуу ташиж зэвтийг бүтээх цагтын үг гэдэг юм. Би гэдэг үгээр хэлэхээр сүнс ирэхгүй. Нан гэж хэлэвэл энэн язгуур Тэнгэрийн үг учир сүнсэрнэ. Дараад нь бээр. Тодотхоно. Бээр гэдэг бол зам. Хүний туулал амьдралын зам насан уртын хэлхээ өнөөдрөөс ахуулаад ирээдүйд чулуу дэрлэх хоногийн чинь хэмжээ. Үүний дараа чи хэн байхыг тэнгэр тунхаглаж өнөөдөр юу байхыг эрхэмлэж байгаа үгээр хэлнэ. Нан бээр мангада. Мангада гэдэг нь хүн гэсэн үг. Ямар хүн юм тодотгол үгийг оруулна. Нам бээр анчин мангада. Нам бээр баатар мангада. Нам бээр хишиг тоссон чинэтэн мангада. Нам бээр түмнээ чуулуулсан уухайч мангада. Үүнийг түрүүний тэрнийг амьсгалыг нь аваад зөв хэмнэлдээ оруулна. Шулуун аваад бачуу гаргаж тогтун төлөвт орсны артай ингэж тодотгож хэлнэ. За тэр шаргал юм. За одоо энэ үгний утгыг нь олох нь өрсөд нь. За чамд өдөрдөх ирэх байхгүй. Хайрах ирэх. Би тийм биз. Хүний өмнөөс нь амьдарч болдоггүй жамдан хүний оройд нь байвал хаалгаас өөр заяа үгүй. Иймээс үгийн сонголтон дуудахдаа утга төгөлдөр үгсийг хэрэглэж ашиглаж хэлдэг юм.
Баян чинэлэг гэдэг бол хишиг тосгочийн талбар. Өдрөтөн тэргүүлэгч хаан гэдэг бол уухай чин алдар. Алдар биеинд алдар биеинд захирагддаг үгсээр оюуны цэнгэн эхлэн гэлбуулж хэн байхаа тунхаглаж хэн гэдэг арьс, хэн гэдэг мах, хэн гэдэг нэр, хэн гэдэг нас, хэн гэдэг мөр, хэн гэдэг түүх байхаа тунхаглана. Олон сонголт бий шүү дээ чиний амьдралд. Өрсөөд юм амьдралд. Араагүй олон хүсээд чи нэг насны даяанд дүүргэж дийлэхгүй. Тиймдээ хүмүүн дахин төрөлтөнд дүрэн хувиргаж оршдог болсон. Иймтээс л энэ удаа чи хиний сонгож байгаагаа бол хатгаас тайган голдрол заяатайгаа нийцүүлнэ. За амсгий. Энийг нь яаж амтаад. Ди.